За хөтөлбөрийн энэсэгт 2 ресторанд ахлах тогооч хийхдээ хажуугаар нь хуваарай кимчи дарж хүргэлт хийдэг Ажиахуг онцолж байна. Тэрээр бүгд найрамдах Солонгос улсад 5 жил ажиллахдаа Солонгос хоол хийж кимчи дарж сурсан байна. Ингээд их орондоо ирээд гэрийнхээ кимчи дарж өгснөөр найз нөхөд ах дүүсээс нь эхлэн худалдаж авч одоо байнгын захиалагч нартай болж чадсан байна. Ажиахуг эдийг геологч мэрэгжилтэйч багаасаа хоол хийх дуртай нэг юм байжээ. Тэрээр 2015 онд бүгд найрамдах Солонгос улсад очиж төмрийн үйлдвэрт гагнуурчин зочид буудалд угаагч зэрэг ажил хийж сүүлийн 3 жилд Солонгос ресторанд угаагчаас тогооч хүртэл суралцсан ажилласан байна. За ингээд эх орондоо ирээд эхнэрийн хамт нэмэлт орлого олохын тулд хэвс цэвэрлэгээ зэргийг туршиж хийсэн ч эцсийн дүнд сонирхолтой хөтлөгдөн кимчи хийж борлуулах болжээ. Өөлгөө коронавиг үед нэг ээж гэрт нэг тортоо 1 кг кимчи гараад ороод ирсэн. Тэгэхээр нь итгэх гээд угаа Солонгост байсан юм чи кимчинд би амар жоохон дуртай. Тэг итгэх гэсэн чинь бүр нэг л идэж болохгүй бүр хөлдсөн тийм нэг кедэр авсаа гэдгсэн чинь 10,000-аар манай ажиллах бүгд авсан гээд. Тэгэхээр би ийм кимчи гэж байхгүй би нэг кимчи гэж үзүүлээ гээд. Гэртээ нэг жоохон материал аваад кимчи хийгээд тухайд нэг өөрийнхөө пэйстээр ингээд стори тавьсан чинь найз нөхдөд чиний кимчиг авъя л да гээл. Тэгэл ганц нэг найз аваад дараа нь хамаатаас хадна аваад тэгэл найз гээл тэгэл нэг үтх нь кимчи бүр ихээр хиймэр санагдал. Түүний ахлах тогоочийн ажил 2 өдөр гараад 2 өдөр амардаг тул амрах 2 өдөртөөч мөн өөр ресторанд ажилладаг байна. За тэгээ зогсохгүй байнгын үйлчлүүлэгчтэй зориулж кимчи даран амралтын өдөр борлуулалтаа хийдэг. За ингэж борлуулахад түүний эхнэр охин хоёр хамгийн том туслагч нь болдог гэлээ. Манай охин кимчи зарахаар мөнгө толдог гэсэн тийм толгоонд нь тийм бодол байдаг юм шиг байна. Тэгэл кимчиг хийхгүй лав кимчигээ хийж зараач. Тэгээд тэгжиж та мөнгө тоолно штэ гэл. Нэг манай охин нэр багаасаа ингээл ээж ар гэрийнхэн бас охиныг маань харж байгаа ч гэсэн би охинд амар хайртай. Охин ч гэсэн аавтай бүр амар сайн. Тэгэл ер нь галтгоонд хоёулаа ингээл хамт Ари кимчи халуу. Аав нь ямар төрлийн хоол хийдэг вэ? Топоги кимчи тэгээд пицца. Чи аавынхаас ямар хоол дуртай вэ? Пицца. Ажиахуг кимчиний үйлдвэртэй болохоор бизнесийн зээл хөөцөлдөж үзсэн ч гараагүй. За ингээд давхар ажил хийж бичил бизнес эрхэлсэн ч олж байгаа орлого нь байр машины зээлээ төлөөд амьдралд хүрэлцэхгүй байгаа тул дахин бүгдээр нь Солонгос улс руу виз мэдүүлсэн байна. За гэсэн ч тэрээр явх хүртлээр өөрийнх нь сэтгэл гаргаж дарсан кимчиг зорж авдаг захиалагч нарын итгэлийг алдахгүй тулд 7 хоногт 100 кг кимчи дарж түгээлт хийсэн хэвээр байна. Амьдралынхаа ихэнх цаг мөчөд чин шударгаар хөдөлмөрлөж амьдралаа босгож зүтгэж байгаа олон мянган залуусын төлөөлөл тэр байлаа.